6 сарын сүүлээр болох ёстой сонгуул маань өнөөдөр ингээд зарлагдаад явагдахаар болж байна. Янз янзын одоо хуулийн дэгийг авч хайж байгаа. Ямарсан одоо цэцэцчихгүйгээр энэ хаврын сонгуул нөхөн сонгуул болох байхаа. Энэгээрээ одоо бүтэн жилийн туршид одоо хохирсон Хинтээ аймгийн 42 дугаар тойргийнхан төрийн төлөөлөлтөй болно гэдэгт найдаж байна. Тэгээд танаа намын дарга уу хөрсгчин янз янзын молоод гогтгээ тавьчих вэ. Ноднон жолоочийнхоо хамгийн найдвартай жолоочийнхоо ээжээр үндсэн хуулийн цэцэд өргөдлөөгүүлээд энэ сонгуулийг хойшлуулсан штэ. Яагаад гэвэл тэнд очиод ялахгүй байсан байхгүй юу? Ардын нам хэрэлдснээс өөр юу ч хийгээгүй өнгөрсөн 2 жил ахсын хугацаанд 4 ширхэг барилга Хинтээ аймагт баригдсан гэж байна. Тэргийг 12-оос 16 онд 50-аад бараг 80-90% болцсон байжсэн. Тэргийг очиж нэг хэдэн дарга тууз ажилласан байх. Өөр нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй байсан. Одоо бараг хийгээгүй л байгаа байх. Тэгээ 2 жилийн туршид 2 удаа Хинтээ аймгаас сонгогдсон Хүрс гэдэг хүн одоо энэ ард түмний сонголтын өмнөөс очихоос зүхтаал яваад байгаа л да. Сүүлийн 12 жилийн туршид нэг удаа жагсаалтаар оржоод хүн зодоод Австрали очиод хэвтсэн байсныг нэг сонгуул ялангуут нь одоо шуу гэж ирээд шадар сайд болсон. Тэгээ хүмүүсийн байгуулсан гавьяан дээр л одоо явдаг ийм нөхөр байгаа. Одоо энэ нөхрийг одоо 2 удаа одоо Хинтээ аймгаас сонгогдсон тэр хүн одоо энэ ард түмнийхээ сонголтын өмнө очно. Өөрөөр хэлбэл сонгуул гэж ямар хүнд зүйл байдгийг мэдрэх хэрэгтэй. Нам нь хөөж явуулах хэрэгтэй. Дэвшээд иргэж та нар хариуцлах хүлээх хэрэгтэй. Тэгээ бид нар бас очно. Тэгээд ер нь бол энэ ард түмний манай нам очно. Манай нам захын хүн танаа хүрсхийг ялна. Зардлын хэмжээ ярьж байгаа шүү. Хэлцэх. Тийм учраас яах вэ? Их хурлын хүүхэлдээ миний микрофоныг хааж болно. Хүрсхийг